Кубад гадаадын телевизийн нэвтрүүлэг үзхийг хоригдож байна. Хятадын зүүн үргийн мужуудыг хар салхитаарч 80 гаруй хүн амрагдсан байна. Эдгээр болон бус мэдээллүүдийг хүлээн авч үзнэ үү? Өчигдөр Английн олон улсын Хитроу нис онгоцны буудал дээр шингэн шатамхай бодисыг гар цагшинтэй хийж онгоцны бүхэнд орохыг завдсан хэрэг гарсан юм а. Энэ хэрэгтэй холбогдуулан 15-аас 35 насны 24 нэрхтэй хүнийг Английн цагдаагийн газрынхан баривчилжээ. Английн тусгай албаныхан Америк руу нислэг үйлдэх гэж байгаа 10 гаруй онгоцонд алан хядагчид халдлага үйлдэхэр бэлтгэж байна гэдэг мэдээллийг олон сарын өмнө хүлээн авсан юм байна. Энэ мэдээллийн дагуу өчигдөр баривчилсан хүмүүсийг эртнээс ажиглаж байжээ. Скотланд Ярдын цагдаагийн газрын мэдээж байгаагаар тэд гар тээшиндээ шатамхай шингэн бодис авч орох нь мэдэгдээд байсан тул өчигдөр нисэх буудлын хүлээлгийн танхимд байсан зорчигчдын гар дээр байгаа лонхтой бүх шингэн бодисыг цагдаа нар хуран авсан юм байна. Алан хядагчтай холбоотой 50 хүнийг Их Британд даяар одоо хайж байна. Эрен сурвалжлах ажлыг бүх орон сууцны хороололд явуулж байгааг нь. Өчигдөр баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь пакистанчууд, бас нэг Иран, нэг Бангладеш үндэстэн байгаа бөгөөд тэд бүгд Английн иргэнийг хосолтой гэж албаны хүмүүс ярьсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дотор Хитроу нисэх буудлын ажилчид байгааг ч их сурвалжууд нотолж байна. Өчигдөр таслан зогсоож чадсан алан хядах ажиллагааг Аль-Каида бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэж үзэх үндэслэл байна. Учир нь Аль-Каида бүлэглэл 11 тонн онцгой ханддаг бөгөөд 9 сарын 11-нд Йоркт дэлхийн хулгайны төлөв халдлага болсон. Харин 3 сарын 11-нд Мадрид хотын метронд цуврал нэгтгэж болсон юм. Ийм ч учраас 8 сарын 11-нд дахин цус халдлага үйлхийг санаарсан байж болно. Өчигдөр энэ хэргийн талаар дэлхийн их гүрнүүдийн удирдагчид байр сууриа илэрхийлжээ. Америкийн ерөнхийлөгч Жорж Буш их чөлөөг дээдэлдэг хүмүүсийн эсрэг ямар ч зэвсэг хэсэж болзошгүй исламын фашистуудын эсрэг дайн үргэлжилж байгаа. Өчигдрийн хэрэг явдал нь Америкийн аюулгүй байдал занал хийлээгүй гэж бодох юм бол том эндүрэл болно гэж мэдэгджээ. Өчигдөр Британий иргэний агаарын тээврийн томоохон компаниудын хувьцааны үн хөрөнгийн биржээр бараг 5% буурчээ. Их Британий гэлтгүй Франц, Герман, Испани агаарын тээврийн компаниудын үнэт цаасны ханш дунджаар 3% буурсан байна. Хитроу нис онгоцны буудлын дээр болсон үйл явдал олон хүнд 2001 оны 9 сарын 11-нд болсон халдлагыг санагдуулсан байна. Одоогоос 5 жилийн өмнө хүн төрөлхтний түүхэнд болж өнгөрсөн хамгийн том алан хядах ажиллагааны тухай уран сайхны кино энэ өдрүүдэд Америкийн кино театруудаар нээлттэй хийлээ. Дэлхийн худалдааны төв бүлгийн нэртэй энэ киноны гол бааtruуд нь Америкийн жирийн нэгэн цагдаа Джон Маклоухин, Уил Химно нар юм. Джон Маклоухин аврах ажилд оролцож байгаад эцтэй барилгын уранган дарагдаж аврагчид түүнийг олох хүртэл хэдэн хоногийг уранган дор өнгөрүүлжээ. Үүнээс хойш тэрээр хэд хэдэн удаа хүнд мэс асалд орж сэхэн амьдруулах тасагт олон сараар хэвтсэн юм байна. Харин энэ удаа киноны нээлтийн ёслолд Джон Маклоухин өөрийнх нь дүрийг дэлгэцэн дэмэгүүлсэн жүжигчин Николас Кейжтэй хамт улаан хийсэн дээгүүр алхаж явна. Бид мөр зэрэгцэн аюулын эсрэг тэмцэж байсан тэр мөчийг энэ кино эргэн авчирч байна гэж мэлхэлтрүүлж Джон Маклоухин ярьж байна. Олон сая хүний амьдралыг оронгоор нь өөрчилсөн 2001 оны 9 сарын тэр нэгэн өдрийн тухай уран сайхны киног үзэгчид сэтгэл шимшрүүлэн үзэж байна. Энэ кинонд Голливуудын тусгай эффектүүдийг харамган ашиглаж чаджээ. Джонни дүрийг бүтэхдээ өөрийнхөө гаргуунд нь гагаж бусдыг аврахаар ажилласан олон мянган хүнд талархал илэрхийлэхийг хичээсэн гэж жүжигчин Николас Кейж ярьсан байна. Гэхдээ ихэр хоёр цамхгаас хүмүүсийг аврах ажиллагааг зөв зохион байгуулсан эсэх яагаад тусгай албаныхан алан хядагчдын энэ сэдлийг урьдчилан мэдэж чадаагүй талаар маргаан өнөө хүртэл тасрахгүй байгаа юм. Израиль Ливаны дан үргэлжилж байна. Ливаны өмнөд хэсгийн Маржон хотод ширүүн тултаан болох үеэр Израилийн нэг цэргийн албан хаагч амрагдсан байна. Израилийн тал Маржон хотыг бүрэн хяналтанд аваад байгаа гэдэг мэдээллийг үүсгэжээ. Израилийн тал Ливан руу нэмэлт цэрэг илгээхээ түр азнаад байгаа юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас батлах тогтоолоос бүх зүйл одоо хамаарах ажээ. Дан хийснээс хойш Израилийн тал Ливаны Триполи хотын дээгүүр анх удаа анхааруулах утсыг агаараас цацжээ. Уг хуудсан дээр оройн 8 цагаас хойш замаар яваа ачааны машин булганыг устгана гэж анхааруулсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй төлөвийн гишүүн орнууд ойролт орондын хямралын асуудлаар өнөө хүртэл нэгдмэл байр суурьнд хүрч тогтоол батлаж чадахгүй байгаа юм. Кубын коммунист намын төв хэвлэл Грамасоны хамгийн сүүлийн дугаар эхний нүрэнд Америкийн засгийн газраас санхүүждэг Марти телевиз радиогийн нэвтрүүлэгтээ тэмцэхийг уриалсан байна. Энэ оны 7 сард Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Кубыг алхажсэн нэгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах багц төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм. Энэ төлөвлөгөөний дагуу Марти телевизийн төлөвийг нэвдүүлж эфирийн цагийг сунгаж байгаа гинэ.
Марти телевизэнд Кубын эсрэг сурталчилга явуулдаг тул энэ телевизийн нэвтрүүлгийг Кубад үзүүлэхгүй байх хэрэгтэй гэж Граммасоны нийтлэлд онцлон тэмдэглэсэн байна. Хиймэл дагуулын антенн ашиглан хуульчсаар гэртээ гадаадын телевизийн нэвтрүүлгийг үзэж байгаа иргэдэд хатуу шийтгэл оноох юм байна. Кубын удирдагч Фидель Кастро бис тасал хэлснээс хойш Марти телевизийн нэвтрүүлгийн цаг 6 дахин нэмэгдэжээ. Марти телевизээр Кубын удирдагчийн эрүүл мэндийн байдлын талаар хамгийн муу ёр зүгэнсэн нэвтрүүлгүүд гаргаж капиталист нийгэмчлэлснээр Кубын ард түмнийг гэрэл ирээдүйг хүлээж байгаа мэтээр бурангуй үзэл суртал нэвтрүүлдэг гэж Кубын өндөр албан тушаалын хүмүүс үзэж байгаа юм. Кубад хөлсөл гарах үед Америк нэгдсэн улсын Майами хот руу цаашлан гарсан кубчууд Фидель Кастрог өвчлсөн тухай мэдээг сонсоод хувьсгалын үед хураалгасан үйл хөдлөх хөрөнгө бусад өмчөө эргүүлэн авах хүсэл гаргасан өргөдлийг шүүхэд өгсөн байна. Үүний зэрэгцээ Кубын дэд албан тушаалтнууд Фидель Кастрогийн бие илаарч байна гэж мэдгдсээр байгаа юм. Мэдээ үргэлжилж байна. Москвагийн тойргийн шүүх Оросын тусгай албаны офицер Сергей Скрипаль 13 жилийн хоригдол амнажээ. Түүнийг Британий тусгай албатай хамтран ирдэж байсан гэдэг хэрэгт буруутгаж байгаа юм байна. Түүнийг төрийн нууц задалж гадаад улсад дамжуулсан гэдэг зүйл ангаар ялжээ. Сергей Скрипалийн цол шагналыг нь ч хураан авсан юм байна. Оросын Известия санд бичснээр тэрээр 1990-ад оны дундуур Хэлгийн чандад томилтоор ажиллаж байхдаа Ми-6 гэдэг Английн тусгай албатай холбоо тогтоосон юм байна. Эх орондоо эргэж ирсэн хойноч энэ албаныхантай холбоотой байсан гэнэ. Тэрээр Европын орнуудад ажиллаж байгаа мэргэжил нөхцөлийнхөө тухай нууцын зэрэглэлтийн мэдээллийг $100,000 худалджээ. Түүнийг 2004 оны 12 дугаар сард хууль хяналтын байгууллагынх нь баривчилсан бөгөөд 15 жил чанга дипломтой гянданд хорих ялганоох байсан ч хэрэгээ шууд хүлээж мөрдөн байцаах үед тус болсныг нь харгалзан чанга дипломтой шоронд 13 жил хорих ял эдүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Хятадын зүүргийн мужуудыг Самой гэдэг хар салхит арьжээ. Цаг агаарын урдчилсан мэдээний ачаар 500,000 хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээд байсан ч хүний амь эрсдсэн байна. Далайн хар салхи хамгийн түрүүнд Хятадын Жизя мужийг дайрна гэж цаг уурын албаныхан үзэж байсан юмжээ. Тэнд 71 хүн омогдсон байна. Жизя мужид 2 хүн нас оржээ. Хар салхи замдаа таарсан байшин барилгуудын дээврийг хүү хаман хийсгэж цахилгаан эрчим хүчний шугамыг тасалсан байна. Хар салхины удирдал 5 сард эхэлж 9 сарын сүүлд 10 сарын эхээр дуустдаг юм байна. Энэ зун хэд хэдэн хар салхи Хятадын далайн эргийн мужуудыг дайран өнгөрснөөс хамгийн их өхөрл гаргасан нь 600,000 хүний амийг авч утсан Билис хар салхи юм. Хятадын цаг уурын албаныхан Самой хар салхийг супер тайфун гэж нэрлээд сүүлийн 50 жил болж байгаагүй аимшигтай өхөрл учруулж магадгүй гэж таамаглаж байна. Пол Маккартни Хейзер нар гэр бүлээ цуслуулах гэж байна. Тэд одоогоос 10 жилийн өмнө хунтайж Чарльз, Диана гүнж нарын салах үедээ хөсөж байсан өмгөөлөгчд хонджээ. Бүр тодруулбал хатагтай Миллер Хейлз Маккартни 1996 онд Диана гүнжийн 17,000 фунтээр хөсөлж авсан шүүгч Энтони Жулиуст хандсан бол ноён Пол Маккартни хунтайж Чарльзыг өмгөөлж байсан өмгөөлөгч Фиони Шеклтоныг сонгосон байна. Тэд 4 жил хамт амьдарсан бөгөөд энэ оны 5 сараас тусдаа амьдрах болсноо зарласан юм. Пол Маккартнигийн гэр бүл ихэнх үедээ олонний өмнө эвтэй байгаа тэр үзүүлэхийг оролцсон боловч өмнө хэрэг дээрээ тэдний харилцаа аль хэдийн хүйтэн хүндий болсон гэнэ. Пол Маккартни эхнэрээсээ салах юм бол нийт хөрөнгөнийхөө 4/1-ийг эхнэртээ өгөх юм байна. Тэрээр анхны эхнэр Пол Линдаг хорт хавдар өвчнөөр нас барсны дараа хадагтай Хейзертэй гэрлжээ. Одоо та бүхэн 8 дугаар сарын 11-ний өнөөдөр дэлхийн түүхэнд ямар онцлог үйл явдлууд болж байсныг сонирхно уу? 1877 оны өнөөдөр Америкийн сансар судлаач Освальд Хол ангар гарагийн 2 дагуулыг нээсэн байна. 1959 оны өнөөдөр Москвагийн олон улсын нисэх онгоцны будал Шереметьево нэгджээ. 1999 онд 20 дугаар зууны хамгийн сүүлчийн нарны бүтэн хэрдэл болжээ. Өнөөдөр бэлтгэсэн гадаад мэдээгээ та бүхэн танилцууллаа. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Та бүхэндээ 25 цаг мэдээлэл үйлсбэр хүрлээ. Анхаарлаа хандуулан хүлээн авч үзсэн гэх үзэгч та бүхэндээ баярлалаа. Та амралтын өдрүүдэд аялахдаа сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.